Одоо жилигээ давт машинаар одоо бид нэг машин гаргаж өгсөн. Энэ компани. Тэгээд Монголыг одоо тойрж байгаа. Сүүл соёлоос хадгалъя гэдэг Хамбург Мотors компани хамт олондоос талархаж байна. За сайн байна уу? Сайхан урж байна уу? Сар шиндээ сайхан шинэлээ. Сайхан шинэлээ, сайхан шинэлөө. Сайхан оо. За танаа сургуультай танилцаад их сайхан сургууль мундаг багш сурагч хамт олон байна. Монгол үндэснийхээ өг соёл, үг уламжлалыг одоо сайхан дэлгэрүүлж явдаг сум байна шүү дээ мундаг. Мундаг сургууль байна. За ажил үйлсэн тэгээд өндөр. Ажил үйлсэн өндөр. Сайн л байна. За намайг Эрдэнэт Шимэг гэдэг. Би Хөвсгөл аймгийн Чанмондөр сумын ерөнхий боловсролын сургуулийн баг боловсрол хариуцсан сургалтын менежер ажилладаг. За өнөөдөр одоо ямар хичээл орж байна? Өнөөдөр манай сургууль дээр нөгөө бичлэг ирсэндээ холбогдуулаад бас нөгөө баг боловсрол дээр хэрэгжүүлж байгаа үндэсний өв соёл нөгөө спорт, бүжгийн спортоор ингээд хүүхдийг хөгжүүлэх зорилготой. Тэгээд биет бус нөгөө өв уламжлалыг өвлүүлэх хүүхдийн бас дасгал хөдөлгөөнийг ингээд дэмжих зорилготой ингээд бид нар баг боловсрол дээр бүжгүүдийг бол яг хийж сурж байгаа. Тэгээд энэ уухай бүжиг болохоор яг нэлээд олон нийтэд төгссөн бүжиг байгаа учраас манай баг ангийн 275 сурагчдын их нь бол ерөнхийдөө сурцсан. Нэгдүгээр ангийн хүүхдүүдээс бусд нь бол ерөнхийдөө бүгдээрээ сурцсан байгаа л да. Тэгээд энийг бас ер нь хэвшил болгоод завсарлагаанаар бүжгэлдэг хүүхдүүд эндээ бас маш их дуртай сонирхолтой байгаа. Тэгээд өнөөдөр бас төлөвлөл болгож 4-5 дугаар ангийн хүүхдүүдэд бүжиглүүлж байгаа баяртай байна. Одоо 5 дугаар ангийн хүүхдүүд байна. Одоо ер нь бол 4-5 дугаар ангийн төлөвлөл болсон хүүхдүүд. Ер нь хэддээс хэдэн ангийн хүүхдүүд байна. Манайх 1-ээс 5 дугаар ангийн 275 сурагчид суралцдаг бага ангитай болохоор. За тэгээд одоо энд бол ерөнхийдөө 1-р ангийн хүүхдүүд маань яг одоохондоо нөгөө өсрээ үзээд уншиж бичиж сурж байгаа учраас яг энэ нөгөө бүжгэндээ бол сайн оролцож амжаагүй, амжааг байгаа. Тэгээд одоо 4-5 дугаар ангийн хүүхдүүдээ л 4-5 дугаар ангийн хүүхдүүдээ л төлөвлөл олгож үзэж байгаа, бүжиглүүлж байгаа. Тэргүүл яг
сумынхаа сургуульд Монгол хэл уран зохиолын багшаар ажилладаг. За ер нь одоо манай сургуулийн одоо сургалтынхаа хөтөлбөрт баримталж байгаа зарчим бол үндэсний өв соёлоо тээгч түгээгч юм иргэн төлөвшүүлэх гэсэн зорилготой явж байгаа. За ер нь одоо ингээд даяарчлагдсан дэлхийн хавтгай болох хэрээр хөгжил дэвшлэрэх одоо хөгжил дэвшлиг амжилт гэж үзэж шүтгэхийн хэрээр үүний цаана өв соёл маань устж байдаг. Тэгээд хэд их хөгжлөөр хит их хөгжил өөрөө нэг талтай бас юм сөрөг үр дагавартай байдаг. Тэгээд яг манай энэ сургуулийн одоо сургалтын бодлоготой баримталж байгаа зарчим бол яг цаг үеэ болсон гэж бодож байгаа. Өнөөдөр яг Улаанбаатар хотод 4 ханы тунд өдөржин байж байгаа хүүхд тугал хураг ишиг гэдгээ бараг заалгахаар ийм хэмжээнд болцсон байхад манай сумын хүүхдүүд бол түүнээс цааш нь өв соёл, бие биелгээ, цуур хөгжим за тэгээд дээр нь цаашаа миний хичээл дээр ингээд ороод ирэхээр одоо үндэсний бичгээр багархах ийм одоо үзэл суртал ийм одоо дадал зуршилтай болж байгаад би бахархаж явдаг. За тэгээд би болохоор монгол хэлний багш гэдэг өндөр яаж одоо сургуультай үндэсний өв соёлоо үлдээх вөхөр мэргэжлийнхаа дагуу монгол бичгээ одоо үлдээхийн төлөө ингээ хичээж ажиллаж байгаа. Тийм. За энэний маань нэг жишээ одоо миний хариуц одоо дааж ажилладаг нэг анги маань 9 бай анги маань улсын текст тугаагч үндэсний текст тугаагч уралдаанд улсын уралдаанд Хөвсгөл аймгаас ганцаараа одоо ингэ шалгарч улсад 3 дугаар байранд орсон. Ангиараа одоо маш хичээнгүй бичдэг, уншдаг юм анги хамт олон байгаа. Тэгээ үндэсний өв соёлын нэг хэлбэр нь үндэсний бичиг гэж үздэг. Тэгээ бичиг соёлоо одоо ингээд анги хамт олноор нэг ч хүүхд тоцроохгүйгээр уншуулж бичүүлдэг болохын төлөө бас ингээд өөрийнхөө хүч хөдөлмөрийг зориулаад явж байна. Бичиг бол хэл бол аягүй чухал тийм ээ. Хэл маш чухал. Хэрэг бичиг хэл одоо өөрөө байхгүй бол одоо бид нар ч яг тухайн улс орныг юугаар илэрхийлэх юм бэ? Хэл мөхөл үндэстэн мөхнөө гэсэн нэг тийм. Яг үнэн тийм. Маш тийм айхтар хэлсэн үг байгаа тийм ээ. Одоо монгол бичгээр одоо хүүхдүүд маань хэр одоо ингэ бичиж байна? Маш дуртай. Нэг анханаас нь хандлагын өөрчлөөд тэр бичиг үсгийн үнэхээр давтагдчихгүй шүү. Энэ бичиг дэлхийд ганцаараа дээрээс доошоо бичигддэг хамгийн хурдан бичиг гэдэг. Одоо эхлээд би хандлагыг өөрчилдөг. Хүүхдүүдийг яг энэ бичиг бол үнэхээр давтагдчихгүй. Би энийг сурах ёстой юм байна. Би үүгээрээ л одоо дэлхийд ялгарх юм байна гэдгийг л одоо ойлгуулж авж байгаа заахт бол хүүхд хурдан сурдаг. Ангиараа сурж болж байна. Анги хамт олноор.
Тэр нь яг монголчууд үр хүүхдээ одоо өн эртнээс л сургаал үг зөөр үгээр хүмүүжүүлж ирсэн уламжлалтай тийм зөөрлж одоо хүн болох багаасаа хүлэг болох унгнаасаа гих мэтчлэн тий сургаал үгээр хүмүүжиж байсан л юм ард түмэн шүү дээ угаасаа тэр сургаал үгэн дотор одоо бүхэл бүтэн одоо хүүхэд хүмүүжүүлэх юм ухаан явж исэн л гэсэн үг. Яг аялахаар юу зүгээр яг мэдлэгээ болол зүгээр сайн байна уу гээл тий сайхан авч ийн гэл яна л да. Гэхдээ яг тэрэнд бол нэг жоохон аялгал чухал байх гэж бодож байна. Яг урайхаа үндэсний болохоор. За та яг урайхаа тэр одоо яг аялга юмудаас өөрийнхөө мэдээ. Би юу одоо яг сүүлийн үед яг нэг урайхаа аялга бол яг хүүхдүүдэд бол нэг тийм тал сонсогдохгүй байж магадгүй. Гэхдээ ер нь бол гаднаас ирж байгаа хүмүүсийн чихэнд бол манай аялга ер нь ямар ч хүнд айгу тал сонсогддог гэдэг хүмүүс тэгдэг байхгүй. Танах жоох нэг тийм аялгатай яриад байна уу да гэд хүмүүс асуудаг. Тэгээд нөгөө нэг Эренчин хөмб нөгөө цагаан нуур дархны сумдын бас нэг тийм аялгаас арай өөр аялгаар яриад байна гэдэг байхгүй юу. Тэгээ одоо манай одоо нэг ахмадууд тэр хөдөөний малчит маань бол ер нь бол аялгатай ярина. Яг одоо би ярьж байгаа миний хувьд бол нэг аялга бол бас баг зэрэг гайгүй гэж бодод байгаа. Зааны аялга хөвгдөг үү? Тэгээ би нэг юу өөрийнхөө тэр урайхаа аялгаар нэг одоо нэг шүлэг нэг уншиж нэг би Монгол шүлгийг тэгэж нэг одоо яг хөө тэрийг бол нэг тийм хошин байдлаар уншдаг байсан л да. Тэгээ тэгтээ яг хөө зүгээр нэг уншаа сонирхолыг бодож чинь. За баярлалаа. За ингээд та бүхэндээ би урайхаа аялгаар Монгол хүн гэдэг Монгол хүн гэдэг шүлгийг бас уншиж сонирхолъё гэж бодож байна. Аргалайн утаа бүргэлсэн малчнаа гэрт төрсөн бод атар хээр нутга өлгөө минь гэж боддов. Цэнхэр манан суунгалсан алсайн барааг ширтээд сэлгэр сайхан нутга сэтгэл багтам харах наймын үлээж байгаа салхин үнсэдэж байгаа юм шиг өршөөл дээжи мингаар
илээдэж байгаа юм шиг энэрэнгүй сайхан санагдахад элэг зэрхмэн дагдолж хосгийн баяраа нулимс хоёр нүдийг минь бүрхэн найна. За ингэж бас уншиж юу бас санаж байлаа. Урбаниктай байхад өдөр бүр амттай. Омега 3 нь судасны хатуурлыг эмчилж, тархины цусан хангамжийг сэргээн, ой тогтоолд, мартаж санах өвчнөөс урьдчилан сэргийлдэг хамгийн сайн ханаагүй тосны хүчил юм. Иймд эмчилгээний өндөр тун агуулсан омега 3-ыг хэрэглэж байхыг зөвлөе. Эмчилгээний өндөр тунтай Кормега бүх эмийн сангуудаар Кормега. Эмийн завраас гач нөлөө хориглох заалтыг уншиж эмч эмзүүчээс асууно. Хотайл хөлдөөгч 150 литрийн багтаамжтай 3 хоньны мах багтдаг. Евро стандартын мотортой зис хоолойтой 1 жилийн баталгаатай. Нүүдэлчин хөлдөөгч 100 литр багтаамжтай 2 хоньны мах багтдаг. Евро стандартын мотортой зис хоолойтой 1 жилийн баталгаатай. 32 инчийн зурагт 12 вольт 220 вольтод ажилладаг. Хатжуулсан шилэн нүртэй тул шил хагарахгүй. Интернет, YouTube сувг орох боломжтой. Смарт зурагт 1 жилийн баталгаатай. 100% модны цаасаар хийсэн цайруулагчгүй эрүүл мэндэд аюулгүй бүтээгдэхүүн. 2 давхар зузаан хээтэй дардастай тул тос усыг сайн шингэн. Мөн Softleaf-ийн норгож хэрэглэж болдог модны цаас нь 3 давхар уудан савлсан 2 төрөлтэй. Эрүүл мэндэд ээлтэй цаасан бүтээгдэхүүнүүд танай гэр бүлийн шилдэг сонголт. Softleaf. Maxi Pro ашигтай бактери нь 100 жилийн түүхтэй олон улсын эрдэмтдийн сулгаа туршилтаар батлагдсан дэлхийд цор ганц антибиотик дэвсгэртэй бүтээгдэхүүн. Элэг цөс, нойр булчирхай, хотоодны шарх улайлт, хеликобактер, өтгөн хаталт, батгшилтай хүмүүс хэрэглэнэ. Maxi Pro ашигтай бактерийг Монгол хүмүүр хэрэглэж үзээрэй. Тэгээд бүгдээрээ эрүүл байгаарай гэж чин сэтгэлээс хүсэж байна. Аз жаргалтай гэр бүлийн өдөр тутмын хэрэглээ Maxi Pro. За сайхан хаврдж байна уу? Оо сайхан хаврдж байна. За сайн явж ирцгээ өө. Оо сайхан хаврдж байна. Сайн явж ирлээ. За. Хаврынхаа нэвтрүүлгийг эхлэв. Манай сэт урагт нэвтрүүлгийг одоо 5 дугаар бүлгийг хэлж байна. 4 дугаар бүлгээрээ Зөв аймагуудаар яваад ирлээ. Аа за. Одоо тэгээд хаврын отор нүгдэлгээл явна да. За тэгээд Чандан өндөр сумынхаа ерхий боловсрол сургуулийнхаа хамт олонтой сайхан танилцахаар бас ирлээ. За. Энэ үндэснийхээ өвс соёл, өв болгочлуудыг сайхан одоо хүүхдүүдтэй их сайхан өвлүүлж явдаг. Мундаг одоо хамт олон багш нар байд юм байна. Мундаг сурагч нар байна. Урайхаа одоо тэр биелгээ хамтын өв болгочлуу, тоглоом, наадгаа. За бас урайхаа хоол цайваа байж тэ. Тогооч. За ингээд одоо Монгол бүхийн барилтааны бас энэ ёсч үйдэг. За бүхэн ер нь ямар байх хэвээр. Энэ Монгол бүхээ яаж дээдлж одоо авч явах хэвээр тэ. Энэ талаар бас одоо сайхан зааж байгаа юм байна. Тэ. За сумын зам цолтоо тэ. Хэдэн сумын зам болж байсан. Анх одоо хэдэн настайгаас анх барилж эхлэв. За намайг Хөвсгөл аймгийн Чандан өндөр сумын харьяат сумын зам Батбуян гэдэг одоо биеийн тамирын багш хийж байна сургуультай. Одоо тэгээд
спортоор анх үндэсний бөхөр 2018 оноос бэлтгэл сургуульд иж Шонхор олимпиад сургуулийг 2013 онд төгсчихлээ. Тэгэл хүүхэд байхдаа бас үеийнхэнтэйгээ барилж л өслөө. Яг бэлтгэл хийсэн 2018 оцолтод явдаг тий барилтаа. Тий 2009 оноос хойш бэлтгэл хийгээл одоо 12 3 жил болчлоо. Тэгээд дунд нь яг бэртэл гэмтэлтэй нэг 3 4 жил унжижсэн. Тэгэл одоо шавнраал бэлдэж байна да. Хичнээн шавтай байна да. Одоо гинт ерөнхий бол сургуульдаа тий сургуульдаа л хүүхдүүд хичээлээс гадуур одоо оройн цагаар л нэг секс дугуулan ажиллаулж байна. Явуулж байна. 30 40 хүүхдүүд байна шүү. 30 40 тий. Итгэвтэй. Итгэвтэй тэгээд дөнгөж анхлан сонирхож байгаа болохоор тэгэл эхний ээлжинд бие бэлдэр дээр нь л анхаарч байна. Тэгэл тэр 30 40 хүүхдүүд бол бүгд сайн тамирчин болохгүй. Ирээдүйн зааваргууд. Тэг бүгдээрээ бол яг сайн тамирчин болохгүй ч гэсэн одоо дундаас нь зарим нь болно. Гэхдээ спортоос бас сайн чанар нь үлддэг юм гэвэл одоо бие бэлдэр нь бүгд сайхан хөгжиж байгаа юм. Эрүүл мэндэд анхаарж байгаа юм төлөвшил байна те. Тэгж л боддог штэ. Үндэснийхаа бас юм чинь. Тий. Энэ бүхий барилдааныхаа нөө дэж аяг ёсчудаг. Хүний одоо ёсчудаг гэл айхтар штэ. Одоо тэр л штэ. Бүхэн гэхээсээ л одоо эрхэн гэж ярил зүгээр юм уу хэлсэн ярьсандаа байдаг. Хүнд худлаа ярьдаггүй. Одоо энэ устдч хүүхдүүд бүгд мөх болохгүй. Бүгд эрхэн аав болон тий гэрвэл толгойлоод явна. Тэгэхээр бүгд сайн эрхэн болохын төлөө би одоо ажиллаж ийн гэх юм. Хэлсэн ярьсандаа байдаг. Хүнд муу сандгүй ялж ялагдаж сурна. Тий. Унж сурна. Тий, ялж ялагдаж. Одоо тэгэхгүй бол одоо нэг ялагч чадахгүй хүүхдүүд энэ төр зөндөө байна шүү дээ, тий. Ер нь барилдаанд бол одоо тий яг үнэ хор шаргүй тий. Ер нь яг тэгээ нэгнийхээ амжилт гаргасан нэгэндээ таардаггүй тий. Нэгнийхээ сайханд баярлдаг. Тийм л болгож байна да гэх юм. Одоо нэгнээс хүндэлж барих нь. Зөв унах нь байна. Одоо буруу унснаас бол бэртэх юм асуудал гарна. Тий. Одоо бүхөөс л үлдэх юм нь маш их. Одоо ингээ хүнтэй харьцаж байна. Хүнтэй мэндэл сурж байна. Ах цахаа мэддэг болно. Ирэмбэ мэддэг болно. Тэгэл өстой чанар зөндөө шүү. Тэгэхээр одоо ингээл нэг зүгээр ингээд барилтаал ноцолдоод байдгүй цаана бас энэ өөрийг авч яв. Хүнтэй харьцах. Энэ үндэсний бас нэг сайхан одоо нэг юм сэтгэлдээ тээх нэ дээ. Энэ бүх ч одоо бүх хүний яг энэ юунд ч ингээд дагаа явж идэв юм шүү дээ. Тийм. Тэгэхээр одоо нийгэмдээ сайн үнэл бүтээж ийн л гэсэн. Том болов тий. Үндэснийхээ бас нэг сайхан бөхөр дамжуулж тий. Бөхөр дамжуулаад одоо ингээд та хэд маань ингээд өвөл одоо яаж ин одоо энэ юунд ингээд зааланда одоо бэлтгэлээгээд ер нь гадаа хээр өдр бэлдэх үү? Тий одоо миний одоо энэ 10 гаруй жил барилдсан одоо миний л бодол юм. Хавар бол нэг гадаа их гүйлэгдгүүл юм. Хавар одоо ингээд нэг хэцүү цаг үе шүү дээ. Тий. Хүммалгүй ядардаг л гээд ах юм лээ тий. Ядардаг л юм шиг санагдаад идэв шүү дээ. Аль болох зааландаа орж ийн. Өвөл тэгээд бас зааландаа хөвгөтөнд яаж одоо яв. Заал мал нь одоо ингээд та хэдэд одоо 40-р хүүхэд ингээд та багшлаа. Ер нь багтаамжинд багтахгүй шүү. Ер нь хэцүү хуан 2 ээлжээр орно. Тэгээ өглөө өдөр хичээлээ орно тэгэл хүүхдүүдийн төлөө л ажиллаж байна да. Орой чөлөө цагаал одоо хүүхдүүдэд зориулж штэ тий. Одоо тэгээд нөгөө шинэ сургууль маань баригдаад ашиглалтандаа 9 сард орчвол тэгвэл сайхан болчих واخа. Том юмуд бас төлөвлөсөн байгаа юм бас. Спортын юм. Төлөвлөсөн. Манайх ч бас дэмждэг штэ. Спорт одоо ингээд тэмцээн оролдоонд явах гэвэл хүүхдүүдэд дэмжиж явуулдаг. Одоо та барилдаж байна уу? Одоо өөрөө нэг барилдахгүй байна. Одоо уул нэг 35 6 хүртлээр барилдаж ил гэж бодож байна. Тэгээд юу болох юм.
Хүүхдүүдтэй ажиллахаар ер нь тэгэл өөрийгөө их хайчдаг юм байна. Төрсөн нутаг ба таны? Төрсөн нутаг. Аав ээжийн төрсөн нутаг. Одоо энэ л Багдад тэгэл өссөн. Энэ нутгийнхаа ногоон дэмжээ дээр тэгэл барилдаж байсан. Хэвээ тэгэл энэ манай төрийн тахилгатай бол байна. Бүрэг хайр. Тий энд хүүхдээ багтаа хоньяаруулаад энд гүйж явдаг байлаа да. Ингээд нэг язгуурын нэг сайхан хүннүүгүй юм дээр үний хаад нэг гэр байдаг те. Тиймэрхүү шинжтэй. Тогтцсон нэтер бас сонирн байгаас. Тэгээд хоол яг энэ хошуун дээрээд ийм борсор хаттай дээр нь ингээд тэв тэг шиг. Тийм байлаа. Тэгээд яг эндээсээ ингээ хоёр тишээ ингээ таг болоо явчихдаг энэ хошуун дээрээсээ. Тэгээд дээрээ нэг 7 нууртай байлоо. Тийм гэсэн 7 нууртай гэсэн. Би бол очиж үзээгүй одоо энэ суман дээрээ ингээ сайн танилцаад явж. Ийм сайхан хайрхан. Шавнартайгаа гарч энэ өдөө их алхнаа бас. Тэгээд тэр нуур муурыг очиж үзнэ. Хамгийн одоо бага насны хүүхэд нь одоо танай шавны ямар настай хүүхэд вэ? За одоо 4-р ангийн хүүхэд. Тий. 3-4 ангийнхан байна. 8-тай л хүүхдүүд энэ дээ. Тэгэл сайхан Монголынхаа энэ бүхийнхаа юугаад хүүхдүүдэд заагаад бас энэ үндснийхээ өв соёлыг бас тээгээд өөрөө бас ингээ сайхан биеэрээ бас тээж үзсэн бүхийнхаа барилдыг олон төмөндөө бас хүргэж мөн одоо өөрөө сурсан юмаа буцаагаад одоо яна хойч одоо энэ үрстэй заа сургаж яваа. Танд бас их талархж байна. За баярлалаа. Өндөр сайхан уулс таймчин өнгөлөг явуулгүй ч яах вэ би Өрлөг сайхан ээжтэй юм чин өдрөг амьдралгүй ч яах вэ би ийм сайхан нутаг тайм чин инээж явуулгүй ч яах вэ би дуудах сайхан ээжтэй юм чин дуулж явуулгүй ч яах вэ би урсгал сайхан голууд тайм чин ундарч амьдралгүй ч яах вэ би ойхон сайхан ээжтэй юм чин уярч явуулгүй ч яах вэ би ийм сайхан нутаг тайм чин инээж явуулгүй ч яах вэ би дуудах сайхан ээжтэй юм чин дуулж явуулгүй ч яах вэ би за хорой За 408-ийн хавуул усыг сайхан уйраа шүгүүлсэнд нь бас талархж байна. За баярлалаа. Сайхан нэр хүний сайхан оройшгээ сайхан үргэл сайхан хямрн бадарч болтугай гэж сайхан ирвэ да. За баярлалаа. За баярлалаа танд. За баярлалаа. За ингээд дараагийнхаа ангиар орё да. За та нарын ажилд амжилт хүсье. За Мода 200cc 250cc энгийн мотортой чанартай хэрэглээний кросс 200cc 250cc мотортой давуу тал сайн бэхэлгээтэй хойд ачаатай өвдөх гарны хамгаалттай маш зөөлөн явдалтай хянах электрон дохио ледтэй хойд дугуй 100 90 19 урд дугуй 90 19-тэй угсрахад маш амархан бараг бүх эд анги үйлдвэрээсээ угсраатай ирдэг. Хойд амаржина хоёр төвшөнд өндөр намыг тааруулдаг. Оригинал сэлбэг хэрэгсэлтэй сэлбэг бүгдийг худалдаалж байна. Эргээд засвар үйлчлэгээний зардал хямдхан. Мотор хроопондоо 1 жилийн баталгаатай. Холбогдох дугаар 8079 8080 9911 1525 9976 69 69. Бэрэн хотын Анжи өнгөт ган эцсийн барилгын ажлын нэгдсэн аж үйлдвэр. Солонгосын том оврын CNC бүрэн автомат хөрөмжүүдээр сэндвич хавтан
хэвтэй өлгөөтэй хавтан, ханын сэндвич, шал дээвэр, ханын полиуретан хэмжээртэй чулуун хөвөн. Сэндвич нь голдоо, чулуун хөвөнтэй хоёр талдаа галд тэсвэртэй хар сэндвичийн хавтан. Мөн шин Атрат веб ган хийцээр бүх төрлийн дан хужилтын төмөр каркас ирээнд ганцхан хийж байгаа. Эдийн засагт хэмнэлттэй, даат сайтай, хөнгөн, газар хөдлөлтөнд тэсвэртэй. 9. Та Mobicom-ын хэрэглэгч бол шууд холбогдох дугаар од 86 158 499 18 40. WeChat холбогдох дугаар нэмэх 86 15 84 99 180 40. Bermuda 200cc 250cc энгийн мотортой. Чанартай хэрэглээний Cross 200cc 250cc мотортой. Давуу тал сайн бэхэлгээтэй, хойд ачаатай, өвдөх гарны хамгаалттай, маш зөөлөн явдалтай. Хянах электрон дохио, ледтэй, хойд дугуй 190 19, урд дугуй 90 19-тэй. Угсрахад маш амархан, бараг бүх эд анги үйлдвэрээсээ угсраатай ирдэг. Хойд амаржина хоёр төвшөнд өндөр намыг тааруулдаг. Оригинал сэлбэг хэрэгсэлтэй, сэлбэг бүгдийг худалдаалж байна. Эргээд засвар үйлчлэгээний зардал хямдхан. Мотор хороопондоо 1 жилийн баталгаатай. Холбогдох дугаар 8079 8080 9911 1525 9976 69 69. Ариг нутагт маань нэрээ чамдмас миний одоо яста одоо сонирхч байдаг ч гэдэг юм уу, үнэт зүйл гэж бодож байдаг. Энэ өв соёлын талаар нэвтрүүлэг хийж байгаа нь айгүй сайхан санагдсан байхгүй юу? Тийм учраас одоо энэ түүх өв соёл гэдэг энэ өвдөөц юм олон 100 мянган жил одоо ингэж тээж өвлөөл дамжуулж ирсэн өв уламжлал цаашаа ч гэсэн ингээл дамжигдаал өвлөгдөөл ингээл монголчууд бид нар одоо даяарч байгаа нийгэмд гаднаас ондоо харагдах юм энэ л байгаа шүү дээ. Хүүхэд одоо үед манаас гадны соёлын нөлөө бас их хүчтэй орж ирж байгаа юм сав уу? Тэр үнд бас хүүхд залуучууд нэлээд автж байгаа чинь талаас байна. Энэ үед нь одоо бас энэ өв уламжлал түүх соёлын одоо бас залуу үедээ шингээх, оршоох, өвлүүлэх, мэдүүлэх, таниулах одоо бидрээд үүрэг штэ. Хүн болгоны л үүрэг. Хүн болгоны л үүрэг. Ааваасаа, ээжээсээ, өвгөөсөө гурван үедээ те. Тэр түүхийг өв уламжлалуудаа сайхан авч явах бол одоо хүн болгоны л одоо үүрэг гэж одоо. Тэгээд яг энэ утгаараа одоо дүүн одоо бас өөрийнх нь нэг одоо ийм сайхан нэвтрүүлэг хийгээд явж байгаа та бүхэн танай хамт олон бас их талархаж байна. За баярлалаа. Танай одоо нэвтрүүлгийг бол үздэг л дээ. Телевизүүдээр ингээл гарч байдаг, гар холгонд л үзэж харж байдаг. Тэр аюулгүйд ингээл явж ясан нэвтрүүлэг байна. Тэр дархтын одоо тэр өв соёлын талаар ингээл явж ясгаад олон нэвтрүүлгүүдийг үзэж лээсэн. Тэгээд Монгол орноороо бас олон газараар явж байгаа юм элэ. Одоо ч бас хаашаа ингээл олон газараар явах юм байна. Сайхан үйлс хийж байгаа юм байна. Сайхан нэвтрүүлгүүд ингэж гаргаж энийг одоо ингээд баримт толгоод өв болгоод ингээд үлдээ нийдэг бол бас явж л одоо тэгээ ном үлддэг. Тийм баримтат энэ үүдий бас үлддэг. За сайхан ерөөлн сайхан Бартар шигээ тэгээд ард түмэнд бас талархаж байна. Хүрээ. За ингэ боллоо доо. За ингэ дуустлаа та тэр юм. За сайхан аварж гин үү? Сайхан аварж гин. Сайн явцгааж гин үү? Сайн явж, сайхан аварж гин. За ажил албан өндөр үү? Өндөр байна. Ажиллаа хийгээд. Өнөөдөр амарч байна. 7 хоногт тэгээд нэг. Нэг явж гад 2 өдөр амарчтэй. Тэгээд ерөнхий боловсрол сургуулийнхаа Чандан өндөр сумынхаас ерөнхий боловсролын сургуулийн тогооч. Тогоочоор олон жил ажиллаж байна. 13-4 жил ажиллаж байна. За Хөвшил аймгийнхаа сумдуудыг тойроо явж байна. За тэгээд ардынхаа өв уламжлал, өв соёл, заншил гэдэг одоо энэ дөрвөн улирлынхаа энэ нүүдлийн ялгаа. Дөрвөн улирлалд одоо манай монголчууд ч өөр одоо хоол цай, ёс жайг өв уламжлалууд бас байдаг тий. Тэр дундаа энэ удаа бид нар хаврын одоо монголчуудын хоол цай, тэр дундаа урайнхаа ард түмний хоол сайн ёс жайгтай бас ахна танилцж явна.
Танахыг бас зорж ирлээ. За, урайхаа хоол цайгаараа маш олон одоо тэмцээн уралдаанд бас нэг орсон байдаг, тийм ээ? Тий, орсон. Сайхан хуучлаа. За, урайхаа бас нэг үндэсний одоо хоол, ямар хоол одоо бас байна? Намайг чимэд орж явахтай мартгтэйг тэгээд ерөнхий боловсролын сургуульд тогоочоор ажиллажгаа одоо тэгээ олон жил ажиллаж байна. Хэдэн жил ажиллаж байна? 13 жил ажиллаж байна. Суманда. Сургуульдаа тасралтгүй. Нийт 18 жил сургуульд ажиллаж байна. Түүнээс үйлчилгээний ажилтан 3-4 жил хийгээл тэгэл түүнээс цааш галт тогоонд угаагч бэлтгэгч бүх ажлыг хийсэн. Ерөнхий боловсролын сургуульдаа бараг хийгээгүй ажил байхгүй. Анхнаас нь тэгээд багаас нь бүх ажлыг хийгээд өдийгөөс өдий хүртэрс амьдарч байна ажиллаж. Тогооч болоод хэдэн жил ажиллаж байна? Тогооч болоод 13 жил ажиллаж байна. Тий. Тогооч хүнд нөхцөлд тэгээ тэр дотроос бэлтгэгч олон жил хийсэн, угаагч нэг олон хэдэн жил хийсэн. Яг тогоочороо бол 10 жил ажилласан. Одоо сургууль дээр одоо нийтдээ хичнээн одоо хүүхдийн хоол хийж жил өөр өдөө манай сургууль дотор байр нодлон урчнан бол 170-80 хүүхэд байсан. Энэ жил 150 гаруй хүүхэдтэй 50. Өдөрт ер нь одоо хэдэн өглөө явна. Өглөө 5 цагт очино. Очоод өглөөнийхөө цай өгнө. 7 цагт унд орно өглөөний унд. Тэгээд 7 цагаас хойш өдрийн 1-2 дугаар хоолтой байдаг. 1-2 дугаар хоолоо бэлтгээд орой дан 2 дугаар хоолтой байдаг. 7 хоног тутам өөр 2 дугаар хоол ордог. Өдөр 1-2 дугаар хоол. Орой 2 дугаар хоол. Тий. Өглөө боорцог талах. Боорцог талах хэдэн цагт орно? 7 цагт. 7 цаг. Тэгэхээр ажилдаа хэдэн цагт байдгийг? Өдөр 5 цаг. Шөнө өглөө тий. Өглөө хэдэн цаг вэ? Өглөө 7 цагт. 7-оос 8:30 хооронд өглөөний унд орж дуусна. Тэгээд өдрийн унд 12:30-аас 3 цаг хүртэл үргэлжлэнэ. 3 цагаас хойш орой 7 цагт унд орно. 7 цагийн хоол нь орой 8:30 хүртэл үргэлжлэнэ. Олон ээлж ордог, 3 ээлж. Хэдэн цагт тарах вэ? Тэгээ бид нар болохоор 9 өнгөрөөж тарна. 9 өнгөрөө. Гэртээ хэдэн цагт? Гэртээ 10 маруу гэл. 10. Тэгэртээ 10 гээл ирэл одоо гэрийнхээ ажлыг бас ажлыг амжуулна тэгэл. Манай 12 гээл ирнэ. 12 онд гэл бараг 10 сүүлийн юу л 12:30 гэл унтаа шүү дээ. Тэгээд 4 цаг унтаад ажилтаа явдаг. Тэгэл босол явна. Одоо бас ч гэж одоо юм хөгжсөн эрт дээр үед бол бид нар хэцүү нөхцөлд, хүнд нөхцөлд ажилтдаг байсныг бодоход одоо бол ажил маань бас ч гэж бүх юм цахилгаан житсэн болохоор бас ч учиртай болцсон гэж боддог. Би хүнд ажлыг хийж байсан өглөө 4 цагт очдог байсан тэр хүнд нөхцөлд байдаг байхтаа тэгээд ор 6 гал түлэн түлээгээ том ширмэн доогоор байдаг гэсэн юм шүү дээ. Тий, тэр үндэд орон 6 пишин 4 талд нь гал түлдэг. 6 пишин галалдаг өглөө очиж орой бүх түлээгээ өөрснөө хагалж зөөдөг. Тийм хүнд нөхцөлд байсныг өөрсдөө хагалаад зөөнө. Тэгэл өглөө очиж галаа түлдэг. Байсныг бодоход одоо бол бүх юм цахилгаан житсэн юм хөгжиж байгаа үед бол би одоо бол энэ ажлаа бол хүнд гэж боддоггүй тэр үеийг бодоход одоо сайхан болсон л гэж боддог. Бүх юм хөгжөөд, бүх юм цахилгаанчсан. Өглөө очоод бүх юмаа цахилгаан залгачдаг. Тэгээ би бас дээр үеийн тийм хэцүү хүнд ажиллаж байсан болохоор энэ одоо энэ үеийг бол сайхан үед ажиллаж байгаа л гэж бодож байна. За манай сургуульд ирж ажилласан эсгий дуурахт нэвтрүүлгийн та бүхэндээ маш их баярлалаа. Манай сургууль ингээд үндэсний хэмжээнд сурчлах юм боломж олдсонд бид бүхэн маш их баяртай байна.